Миний хүсэл мөрөөдөл энэ байна. Би энэ зүйлийг үнэхээр авахыг хүсэж байна. Би яаж авах вэ гэд ч юм уу өөртөөгөө ярилцаа тий. Хорвоо ертөнцид энэ бүх зүйлээ хилээд үз. Тэр үед байгаа зү таны хүсэл мөрөөдлийг дэмжих зүйлүүд үнэхээр гарч ирдэг. Одоо би өөрийнхөө journal-ыг принтлэх ингээд үйл явцдаа явж байгаа. Яг өөрийнхөө дотроосоо мэдрээд энэ бүх зүйл үнэхээр боломжтой. Цаг хугацаа гэдэг бол би зүгээр л тархин дотроо хойшлуулж исэн байна гэж ботсон чинь ингээд бүх зүйл ингээд над дээр хүрээд ирсэн. Анхандаа бид нар ямар нэгэн зүйлийг хийхэд биднэрт санхүү байхгүй, ийм байхгүй, тийм байхгүй гэсэн шалтгаан ч гэсэн маш их байдаг. Яг үнийг хэлээд надад ч гэсэн байсан. Гэхдээ та хийн гэж шийдсэн болно гэж бодсон байхад хорвоо ертөнц таныг ингээд цаанаас нь дэмжиж өгдөг. Яагаад гэвэл байгаа зү бидний ухамсарал хязгаарлалт. Та ухамсараа өөрчилчих юм бол ингээд таны амьдрал дэмжих зүйл чинь ингээд тэр чигээрээ гараад ирдэг. Хон гээл ботцсон учраас өмнө нь ерөөсөө миний бүтэхгүй байсан юмнууд ч гэсэн ингээд айгүй их бүтэж эхэлж байгаа. Өмнө нь би ингээд олон компаниудтай холбогдож үзэл миний samples дээр надад ерөөсөө таалагдахгүй байгаа гэсэн баггүй юу? Тэгсэн чинь одоо бодоод исэн чинь тэр нь миний ухамсар байсан юм бэлээ. Би ингээд дотроо яана болох болов үгүй болов ингэх болов гэд бодоод ахаар хорвоо ертөнд цаанаас агаад тэр зүйлийг чинь ч гэсэн хойшлуулж эхэлдэг. Яагаад гэвэл энэ нь таны ухамсар, та энэ зүйл бүтэхгүй дээ, ингэхгүй дээ гэж бодох үед та өөрийнхөө хамгийн гоё боломжит гаргах тэр энергийг гаргаж чадахгүй байна гэсэн үг. Тэгэнгүүт хорвоо ертөнц бурхан танд ерөөсөө тусалж чадахгүй. Яагаад гэвэл та өөрийнхөө лөөд хүслээр сонголтоор бид нар энэ хорвоо ертөнц дээр хүссэн хувилбараа бий болгох хэрэгтэй байдаг. Гэтэл та дотроо тэр энергитэйгээ ерөөсөө нийцсэн тэр энергийг өөрөөсөө гаргахгүй байх үед тэр зүйл чинь танаас хойшлогдож эхэлдэг. Тэгээ одоо өөрийнхөө энерги ухамсараа өөрчлөөд эхлэх үед ингээ бүх зүйл маань нийцэж эхэлж байгаа. Тэгээд энэ болохоор дээдлийнх нь Brown. Дараа нь та нарт би гоё шортыг харуулъя. Одоо энэ камер дээр харагдахгүй байна. Тэгтээ ингээд яаж бүх зүйл бүрдэж байгаа нь зүгээр л бүр ингээд гайхалтай.